Япон улс дэлхийн одоо хүн төрөлхтний спортын их наадам болох Олимпийн тоглолтыг эх орондоо хүлээн авч өнөөдөр одоо нээлтийг хийх гэж байгаа ийм цаг мөчид Монгол улсын ерөнхий сайд Япон улсад очиж өөрийн 3 дахь хөрш стратегийн түнш Японы ерөнхий сайд Суга Ёшихидетэй албан ёсны уулзалт хийлээ. Японы ард түмний энэ спортын их наадмыг хийх гэж байгаа хүчин чармаалтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ийм ажлын айлчил болж байна гэж харж байна. Энэ манай ерөнхий сайдын ажлын айлчил хүн төрөлхтнийг нэрвсэн аимшигтын цар тахлын үед болж байгаагаар онцлогтой байна. За өмнө Рио де Жанейрод болсон Олимпийн тоглолтод 40 орны төрийн тэргүүн очиж байсан. За энэ удаа мэдээж энэ цар тахлын хүнд нөхцөлийн үед бол нэг 15 орны төрийн тэргүүн ерөнхий сайд нар очиж байгаа юм байна. Францын ерөнхийлөгч Макрон, за Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга, за Өмнөд Суданы дэд ерөнхийлөгч, Америкийн тэргүүн хатагтай ингээд нэг 15 орны төрийн тэргүүн ерөнхий сайд нар альчж байгаа мэдээ байна. Ирэх жил 2022 оны 2 дугаар сард бид нар Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойг тэмдэглэнэ. За 50 жил гэдэг бол бас хоёр орны хооронд харилцааны тодорхой нэг үеийг бас үнэлж дүгнэх, цаашдын 50 жилийнхээ үйл ажиллагааг төлөвлөх ийм чухал цаг мөч болох юм. Японы ерөнхий сайд Суга 2022 оныг одоо Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосон оныг хоёр улсын хүүхд залуучуудын соёлын солилцооны жил болгон зарлахаар санал гаргасан байна. Тэгэхээр үнэхээр энэ хоёр орны харилцааг дараагийн 50 жилд авч явах ирээдүйн үе маань бол хүүхд залуучууд маань юм. Тийм учраас Японы Genesis одоо солилцооны хөтөлбөрч байдаг, өвсний үндэс хөтөлбөр энэ бүх одоо хөтөлбөрүүдээр дамжуулаад Монгол-Японы хүүхд залуучуудын солилцоог эрчимжүүлэх ийм санаачлалыг хоёр ерөнхий сайд гаргасан юм байна.